Өнөөдөр бид нар хамтдаа бүсчилсэн хөгжлийн тухай ярих гэж. Энэ бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бид хэрхэн амьлуулах уу? Олон жил яригдсан хот хөдөөгийн тэнцвэрийг хэрхэн хангах уу гэдэг энэ асуудалд маш том алхам болно гэдэгт итгэж байна. Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, шин сэргэлтийн бодлогын хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Монгол улсын засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа. Монгол улсын хөгжлийн өнгөрсөн 30 жилийн түүхийг аваад одоо тэрэн дээр бид нар юун дээрээ онож ирэв, юун дээр алдаа хийж ирэв гэдгээд одоо дүгнэлсэн ийм цаг үе. Ирээдүйд авч явуулах одоо ойрын хугацаанд авч явуулах эдийн засгийн бодлогоо бид нар одоо илүү зөв хөгжлийн оновчтой загварыг болж хөгжүүлэх юм шаардлага гарсан гэдэг агуулгаараа Монгол улсын засгийн газар 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгож зарласан. Бүсийн хөгжлийн зорилго нь Төв Азийн орнууд болон Хятад, Оросын зах зээлтэй холбогдож дэлхийн өв, увс нуурын хайсав, алтай хангаан нурууны байгалийн унган дөрөх, олон угсаатны түүх соёлын өвд түшгэлсэн тусгай сонирхлын аялал жуулчлалаар төрөлжиж, мал аж ахуй, газар тариалангийн нөөцөд тулгуурсан эко үйлдвэрлэлийн хоршилт бүхий тогтвортой хөгжлийн бүс нутаг болно. Нутаг дэвсгэр том болохын хэрээр бол хөгжлийн ялгаа их байдаг. Энэ ялгааг багасгах арга зам нь бол бүсчилсэн хөгжил эдийн засгийн бүсүүд тогтоох. Тэгээд тэр тус бүрийнх нь онцлогийг харгалзсан бодлого хэрэгжүүлэх ийм л замаар л одоо явж ирсэн. Бүсчил хөгжүүлэх гэдэг бол нутаг дэвсгэрийн ялгааг илрүүлж, тэр нутаг дэвсгэрийн онцлогт нийцсэн ийм одоо хөгжлийг одоо цогцлоож, улмаар улс үндэснийхээ одоо нийгэм эдийн засгийн одоо хөгжлийн зорилтуудыг одоо амжилттай шийдэх ийм боломжийг одоо олгох гол арга зам байгаа юм. Бүсчилж хөгжүүлэх бодлогыг ямар бүсийн болон орон зайн эдийн засгийн онолын хөгжлийн хандлагад суурилах вэ гэдэг асуудал бол мэдээж энэ төрөнд яг тустай зүйл. Монгол орны одоо бүсчлэл болгон өөрийн гэсэн соёл түүхийн байгаль газар зүйн их өвөрмөц онцлогтой байгаа юм. Кластер яаж хөгжиж байгаа вэ гэдэг талын асуудал гарч ирэхэд улс орнуудад өөрийн жишээ туршлагатай. Тэгэхээр мэдээж Монгол улс өөрийн гэсэн давтагдшгүй тэр хөгжлийн замыг олох үе дээр бид нар ирээд байгаа болов уу гэж бодож байна. За өнөөдөр гишүүд нэг аймгийн асуудал ярьдаг байсан бол энэний өмнөх их хурлууд гишүүд одоо нэг сумын асуудал 17-8 сумуудын асуудал ярьдаг байсан бол одоо энэ бүсийн хэмжээний одоо бодлогыг ярьдаг болж байгаа нь бол бодит ажил болох ийм боломж өрдөж байна. За манай улсын хувьд энэ бүсчилсэн хөгжлийн бодлогыг зайлшгүй авч хэлцэх ярилцах цаг нь болсон л доо. Яг гэвэл энэ дэр сүүлийн 30 жил тав хүн маань анзарч байгаа. Энэ хот хөдөөгийн хөгжлийн амьдралын чанарын ялгаа бол асар их болж эхэллээ шүү дээ. За үүнтэй уялдуулаад одоо оюутан сайдын санаачлан боловсруулан одоо ажиллаж эхлээд байгаа энэ бүсчилсэн хөгжлийн асуудлыг бид нар зайлшгүй авч үзэх цаг нь болчиход байгаа. Монгол улсын хөгжлийг хөрш орнуудынхаа хөгжлийн бодлоготой уялдуулж нийцүүлж явбал бид нар илүү бага өртгөөр бага зардлаар их өндөр үр дүнд хүрэх. Өөрөөр хэлбэл одоо манайд байгаа тэр санхүүгийн үнэ хүчний капиталынхаа нөөцүүдийг үр дүнтэй оновчтой ашиглах ийм боломж нь бол бүрдэх юм а гэдгийг бол энд онцолж хэлмээр байна. Их газрын тээврийг гараад ирэхийн цогт өрөнд орныг холбосон манай энэ босоо замууд чинь Ази Европыг холбосон их газрын гүүр болох тийм ирээдүй гараад ирж байна шүү дээ. Улаангом, Ховд, Алтай, Үлгий, Улаастай хотуудыг бүгд найрамдах Хятад ард улсын Шинжаан уйгур, өөртөө цэцхорон, бүгд найрамдах Казахстан улс, Төв Аз, зүүн хойд Азийн бүсийн орнуудтай олон улсын тээвэр логистикийн сүлжээ болон Монгол улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улсын эдийн засгийн коридороор холбогдсон бүс нутгийн дэд бүтэц тээврийн интеграцид нэгдэн орох замаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлнэ. Баруун бүсийг аваад үсэх юм бол
одоо ховдын булганы бомтыг нэлээд сайн хөгжүүлвэл энэ нь эргээд баян уйлгийн цагаан нуур одоо бомтоор одоо хөгжил дэвшлиг аваач тэргээр бизнесийн харилцаа худалдааг өргөжүүлэх юм боломж нь бүрдэж байгаа. Ховдын булганаар орж ирсэн бараа бүтээгдэхүүн нь одоо ховд Улаангом гэдэг боршоогоор дамжаад Оросын холбооны улс руу гарах нь бол бас оновчтой бол. Эсвэл ховдын булганаар орж ирсэн одоо бараа бүтээгдэхүүн нь Завхан аймгийн одоо арц суурьаар дамжаад Оросын холбооны улс руу гарах юм боломж нь бол бүрдээд тэгээ эхлүүлэл илүү оновчтой болох болов уу гэж бодож байгаа. Яг үүнтэйг адилхан Оросын холбооны улсаас орж ирж байгаа бараа баян уйлгийн цагаан нуур, усын боршоо, завхны арц суурьаар дамжаад урагшаага гэдт рүү одоо булгамч байдаг ч юм уу, алтай гоолтай бургастаач байдаг ч юм уу. Эсвэл баян уйлгийд байгаа дайнгийн бомтуудаар гараад явах нь өөрөө хөгжил дэвшлийг хурдсгах ийм боломжийг бий болгоно. Баруун босоо төмөр зумыг барина гэдэг. Энийг төлөвлөсөн энэ баруун босоо төмөр зам одоо даруйхан барья гэдэг санаа энэ үзэл баримтал туссан байна. За манай Баян-Улгийн аймгийн хувьд бол Оросын холбооны улстай байнгын ажиллагаатай бомбттай холбоотой. За бүгд найрамд хаттар улстай дайнгийн бомб буюу одоо улирлын чанартай ажилладаг бомб байгаа. За бид нар энэхүү одоо бомбтуудаа төшөглөн хөгжүүлэх бүрэн бололцоо байгаа. Өссөн хөгжлийн бодлогоор бол энэ хөрөнгө оруулалтууд юунд хийгдэх ёстой вэ гэхээр зэрэг үндсэн дэд үтцүүд хийгдэх ёстой гэж үзэж байгаа. За энэ донд бол эрчим хүчний дэд үтц, авто замын дэд үтц, төмөр замын дэд үтц. За энийг дагаад бол холбоо мэдээллийн дэд үтц. Мөн цаашлаад бид нар одоо хоёр улсынхаа одоо хооронд эдийн засгийн өрөөгөөж өндөртэй ийм одоо коридор усыг байгуулах юм боломжтой. Баруун бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцөд тулгуурлан усан цахилгаан станц болон нарны цахилгаан станц дамжуулах шугамуудыг байгуулж олон төрөлт эрчим хүчний их үүсвэр бүхий бүс нутаг болно. Баруун аймагуудыг ингээ онцлогийг аваад үзэх юм бол өөрөө ер нь тийм эко байх ийм их боломжтой байдаг. Эдийн засгийн хөгжлийн яамнаас бол энэ эко үйлдвэрлэл, эко бүс нутаг гэсэн агуулгаараа бид нар сэргээгдэх эрчим хүчин дээр онцгой анхаарал тавьж байгаа. Органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх энэ чиглэл рүү орох боломж энэ баруун бүсэд байгаа. Мөн баруун бүсэд бид нэр одоо сүүлийн үед эрчим хүчээр их дутагдж байгаа энэ тохиолдолд сэргээгдэх эрчим хүчийг бас төвлөрүүлж хөгжүүлэх боломж байна гэж харж байна. За өнөөдөр энэ баруун бүсийн эрчим хүчний энэ өөрийн бие даасан энэ сүлжээ байгуулах одоо эхний суур боломжгүй нөхцөл бол тавигдсан. За өнөөдөр Эрдэнэ үүргийн цахилгаан станц энэ 90 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц баригдах энэ ажил шийдэгдээд одоо хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн. Одоо барилгын ажил эхлэх бэлэн болсон. За мөн одоо өнөөдөр Завхны тосон зэнгэл бол өөрийн хөрөнгөөр 18 мегаваттын дулааны цахилгаан станц барьж байгаа. Цааш нь өргөтгөж 50 мегаватт хүртэл хүчин чадлыг өргөтгөхөд нэмнэ. Баруун бүсийн гол хангамжийн цэг бол улаастай. Тэгээ энэ хувьд бол заавалчгүй нэг дулааны станц байж суур ачаалт ажиллах ёстой. Тосон цэнглийн 30 мегаваттын станцуудын айл нэг нь суур ачаал явж ээж энэ баруун талд байгаа Эрдэнэ мөрөнгийн усан цахилгаан станц болон нар салхины энэ олон их усруудыг бид нэр суур ачаалтай баттайгаар баруун бүсээ хангах юм аа. 200 орын шугамудаас салбарсан энэ 35-110 шугамудаараа оногийнхаа сүлжээг хүчжүүлээд тэр хөгжлийн төвүүдийн эрчим хүчний хангамжийг дэмжиж өгнө. Барилга, уул уурхайн салбарын хэрэгцээг хангах дэвшилт технологийн шохоон болон эрдэс түүхийдийн нөөцөд тулгуурлан бүсийн бүтээн байгуулалтын хэрэгцээг хангах барилгын материалын хангамжийн төвийг байгуулна. Өнөөдрийн байдлаар баруун бүс дээр үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжүүдийн хувьд аваад үзэхэд нийт одоо баруун бүсд орж байгаа нийт бизнесийн орлогын үндсэндээ 60 орчим хувь нь худалдааны салбараас орж иж байгаа жишээтэй. За хоёр хил дагуу байдаг байрлал нь өөрөө бас юм худалдааны хувьд бас юм таатай боломжийг үүсгэж байна гэж ингэж харж байгаа. За уул уурхайн салбар үндсэндээ нэг 10 орчим хувь, за бусад салбараас үндсэндээ нэг 30 орчим хувийн орлого орж иж байгаа жишээтэй. Баруун бүс нутагтаа бол одоо байгалийн тэр онгон дагчин байдлыг хадгалсан технологи нэвтрүүлсэн байдлаар олборлтыг хийж хэрэгжүүлж байгалийн одоо шавар гэж хэлдэг. Жишээлбэл одоо тоосгон үйлдвэрлэлийн барилгын материал үйлдвэрлэлийг одоо хөгжүүлэх юм боломж нөхцөл байна.
Орон нутгийн хөгжлийн төвүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, биерж, тээвэр логистикийн цогцлборыг кластраар хөгжүүлэх зорилтын хүрээнд хувийн хэвшил, хоршоодыг тэргуун ээлжинд дэмжинэ. Монгол улсын хувьд аваад үзэх юм бол хөрш орнуудтай хийгдэж байгаа худалдааг бид нар нэлээд сайн авч үзэх хэрэгтэй. Оросын холбооны улстай хийгдэж байгаа Монгол улсын худалдааг аваад үзэх юм бол 2022 онд нийт худалдааг 100% гэдээ аваад үзвэл 97% нь Оросын экспорт, 3% нь Монголын экспорт. Тэгэхээр 97 Орос, 3 Монгол гэдэг ингэхээр Оростой хийж байгаа манай худалдаа бол үндсэндээ баланс нь алдагдсан байна. Монголын бараа бүтээгдэхүүнийг Оросын зах зээл дээр гаргана гэхээр татвар өндөр, эсвэл тоо хэмжээний хязгаарлалт ихтэй байдаг. Тэгэхээр энэ дээр одоо буруутан хайгаад яах вэ тийм энэ өөртөө монголчууд өөртөө санаачлахтай ажиллах хэрэгтэй байсан болов уу гэж би боддог. Одоо эдийн засгийн хөгжлийн яам бол Оросын холбооны улстай энэ хэлцээр хийж байгаа. Ингэхдээ 3 одоо бүлэг бараа дотор нь задлуул 375 бүтээгдэхүүнийг Оросын холбооны улсад татваргүй ямар нэгэн тоо хэмжээний хязгаарлалтгүйгээр экспортлох одоо юм боломжийг бүрдүүлэх юм худалдааны хэлцээрийг бол хийж байгаа. Тэгээ 3 бүлэг бараа гэдэг нь бол махаар хийсэн аливаа бүтээгдэхүүн, арьс ширээр хийсэн бүтээгдэхүүн, ноос ноолуураар хийсэн бүтээгдэхүүн гэдэг энэ 3 бүлэг барааны 375 нэр төрлийн одоо барааг Оросын холбооны улс руу одоо татваргүй тоо хэмжээний хязгаарлалтгүй экспортлох юм хэлцээр хийгээд дуусчих. Энэ бүс нутагт өөрөө жижиг дунд үйлдвэрлэлүүд хөгжих, малжид хоршоолж хоорондоо одоо бизнесээ нэгтгэж тэр одоо экспортыг бий болгох ийм одоо боломж нөхцлүүд бий болж байна. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан, аймагуудын мэрэгжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, дадлага үйлдвэрлэлийн бааз байгуулна. Бусыг мэдлэгийн бүс болгож хувирахын хүрээнд бол бид нар яхахгүй ослын олон шатлалт энэ чиг үргэ оролцооны загварыг бий болгож арга байхгүй. Энэ удаагийн одоо бүс хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улсын засгийн газраас бүх бүс нутгуудад, бүх аймагуудад Косон технологийн коллежийг бий болгох тухай асуудал ярьж байна. Японы засгийн газартай энэ асуудлуудыг яриад мэрэгжлийн одоо инженеруудыг бэлдэх тухай асуудал ярьлаа. Косен гэдэг маань юугаараа ялгаатай вэ гэхээр дунд сургууль төгссөн хүүхдийг авч байгаа. Ахлах ангийнх нь 3 жилдээ нийлүүлээд ахаад дээрээс нь 2 жил. Өөрөөр хэлбэл 5 жил үздэг. Гэтэл та нар ингээ бодоод үзэлтэй. Хүүхэд ахлах ангид орлоо 10, 11, 12-т юу хийдэг вэ гэвэл нөгөө л дээд сургуульд орох шалгалтанд бэлдээл нэг тийм стресстэй дарамттай ингээд явдаг бол тэр Косен сургуульд орсон хүүхэд бол өөрөө инженерийн гэдэг мэргэжлээ сонгоод авцсан. За тэрнийхээ дагуу яг яс одоо бэлтгэлээ инженерийнхаа суурийг олж аваад өөр юмд сатаарахгүйгээр сурч чаддаг. Тэгэхээр тэр суурийг тэгэд тавьсан хүүхэд инженерийн дээдлийн одоо 4-5 дугаар курстэй бол маш тийм практик юмд аягүй сайн сураад суур сайтай. Өөрөөр хэлбэл яг 15 нас гэсэн гоё насн дээр л инженер лүгээ чиглэлчээд байгаа. За энэ нэг онцлогтой. Тэгээд Японд бол аймаг болгонд нь одоо мужи болгонд нь гэсэн үг. Улс нь өөрөө байгуулсан тийм Кокурицу Косен гэж байдаг. Улсын одоо Косенүүд нь ингээд байгуулагдсан байдаг. Бүсийн уншил гоомжлогын төвийн төрөлдсөн нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, бүсийн хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаантай уялдуулан, зүрх судасны тусламж үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, эмнэлгийн хэрэгслийг бүсийн хэмжээнд тогтвортой хүргэх эм хангамжийн нөөцийн агуулгыг тухайн бүс нутагт байгуулна. Алтай хангаан нуруу, увс нуурын айсав, их нууруудын экосистемд түшгэлсэн байгалийн адал явдалт, тусгай сонирхлын, хэл орчмын болон хэл дамнсан аялал жуулчлалыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжүүлнэ. This country is beautiful. We have the beautiful west, including the Harnoor and all the Hovd and Bainolgi. You have Ufznur, Hargasnur, all the beautiful lakes and the golds. You have the beautiful mountains, the Altai Tawan Bogd. Such a rich country with beautiful nature, with Bagal, Gakam Shikte Bagal. We are not able to leverage that capacity of tourism adequately enough. And I give you an example. A small island in the south of
South Korea. It's called Jeju. They have international flights landing almost every 5 minutes in the small airport. Highly efficient. They have a tourism university in that small little island. And the way that their tourism works is clockwork. Recently, I went and saw how Thailand is promoting its tourism in Phuket Islands and other islands put together. You will see, or you look at Geneva in Switzerland. These are good lessons to learn from how we can really develop our basic infrastructure, our facilities, our equipment, our most importantly, the customer service mindset. How do we become a world-class promoter and capacity builder for world-class tourism? These are opportunities that are there. Баруун бүс нутаг маань аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой. За олон хүннүүгийн одоо булш муухантай, хүн чулуутай, олон одоо хадны сүг зургуудтай гэдэг ийм археологийн түүхэн олдврууд ихтэй. Мөн одоо байгалийн үндэслэлд сайхан одоо нутаг байгаа. Тэгэхээр их нууруудын одоо хотгор за мөн одоо Алтай улсыг түшгэлсэн байгалийн үндсэн потенциал дээр тулгуурсан аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна үндсэн хүний нөөц. Ялангуяа баруун бүс нутагт бол олон ястны үлгийн нутаг, олон жилийн түүхэн амьдралынхаа мөчөд бий болгосон угсаатны зөв, өөрсдийн гэсэн онцлог соёлыг өнөө хүртэл бий болгож хадгалж ирсэн энэ бахархал түмэн амьдардаг. Тэгэхээр энэ хүмүүсийн их ондоошил дээр одоо бий болсон аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал шаардлага байна. Монгол улсад ирж байгаа одоо жуулчдын 20-с илүү хувь нь зөвхөн Баян-Улгийн аймагт очихыг зорддог. За дотоодын жуулчин бол өнгөрсөн ковидоос хойш бол үндсэндээ 30 мянгаас доошгүй дотоодын аялал жуулчлагчд бол байнга очиж байгаа. За эдгээрийн хүрээнд мэдээж хэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бол төрийн зүгээс шийдвэрлэж өгөх ёстой зүйл нь бол дэд үтсийн асуудал. За одоо манай Баян-Улгийн аймгийн аялал жуулчлалын бүс нутаг буюу Алтай таван богд, Хурган нуур, Хотон нуурын чиглэлд цахилгаан хангамжийн асуудал 100% шийдэгдсэн. За гүүрний асуудал гол нуур зөөрөн дээр тавигдсан гүүрний асуудал 100% шийдэгдсэн. За баруун бүсийн өндөр уулын бүсийн нөгөө эрс өндрийн нүүдэл гэдэг энэ маш ховорхон өнөөдөр нүүдлийн соёл иргэншлийн гайхамшиг болсон энэ сайхан соёлын бүтээл байхаас гадна энэ бүс бол тэр чигээр одоо энэ далай анх цалгиж байхаас эхлээд ил гарсан тэр геологийн өвөрмөц тогтцтой хад чулуунуудаас эхлээд тэнд бол бас геологийн музей ч юм уу байгуулах тийм боломжтой. Тэгээд орчин цагийн биет бус соёлын хувьд аваад үзэхэд бол одоо баруун Монгол ойрдуудын нөгөө алдартай туйл хайлах амьд уламжлал манай Алтай өрийн анхаачуудын за тэгээд тэрнээс гадна бол одоо бие биелгээ гэдэг Монгол үндэсний бүжгийн цорын ганц гайхамшигт өв болвол энэ нутагт байж байгаа жишээтэй. Тэгээд нутаг нутгийн угсаатны бүлгийн онцлогоор хамгийн наацхан 6 янзын бие биелгээний соёл энд байж байгаа жишээтэй. За иймэрхүү маягаар бол баруун бүсийнхний одоо өв соёлын уламжлал энд бол онцлогтой байх. Хүн амын хувьд бол манай баруун бүсийн хувьд баруун бүсийн 5 аймгийн хувьд бол нийтдээ 410 мянган хүн оршин суудаг. За хамгийн их төвлөрөл нь бол манай Баян-Улгийн аймагт за Ховд, Увс, Завхан, Гоолтай гэх мэтлэн ийм байрлалаар бол хүн амын төвлөрөл байгаа. Тэгэхээр энэ нь юу яриад байна вэ гэхээр зэрэг зах зээлийн өнөөдрийн байгаа бодит багтаамж нь бол 410 мянга байна гэдэг нь бол эндээс харагдаж байгаа. Тэгэхээр татварын хууль тогтоомжоор бол нэлээдгүй бүс рүү чиглэсэн ялангуяа одоо Улаанбаатар хотоос 1000 км-аас аслагдсан гэдгээрээ бол татварын орлогын 90% хөнгөлөлттэй байх жишээтэй. За мөн түнчлэн тухайлсан одоо салбарт үйл ажиллагаа явуулж байгаагаас хамаарат бас нэлээдгүй олон хөнгөлөлтүүд байгаа. За сүүл засгийн газрын тавьж байгаа бодлого болгохын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Улаанбаатар хотоос за бусад одоо төвийн районоос хөдөөрөө шилжсэн энэ үйлдвэр офисээ шилжүүлэх Улаанбаатар хотод явж байгаа бизнесийнхээ үйл ажиллагаа салбар аж ахуйн нэгжүүдийг хөдөө орон нутагт нээх юм бол
нийт орлогын эхний одоо 3 жилд нь 90% хөнгөлт үзүүлнэ, дараагийн 3 жилд нь 50% хөнгөлт үзүүлнэ. Гэх мэтлэн татврын бодлогууд өнөөдөр хэрэгжиж байгаа боловч бас төдийлөн үр дүн авчрахгүй байна. Тэгэхээр энэ дээр бол юу харагдаж байна вэ гэхэл зэрэг татврын өшөө илүү таатай бодлого заашгүй шаардлагатай байна гэдэг нь эндээс бол харагдаж байгаа. Хотуудын одоо амьдралын ялгааг багасгах, Улаанбаатар хотын хэд төвлөрлийг одоо сааруулж аль болохоор багасгахын бодлогыг барьж байна. Улс орныхоо байгаа нөөцийг байгаа газар дээр нь үржимжтэй ашиглаж эдийн засгийн өсөлтийг төргийтгэх, хүн ардынхаа одоо аж байдлыг дэвшүүлэх ийм том шаардлага бол одоо тавигдчихж байгаа. Тэгээ бүс гэдэг нь юу юм гэхээр зэрэг бол их олон янзын тодорхойлт бий. Бусдаасаа одоо тодорхой хэмжээгээр ялгаатай нутгийн дэвсгэрийг хийсэн гэж хэлдэг тал бий. За тэгээд нэг улсын хэлшиг хөдөлгөөнгүй биш энэ хөдөлгөөнтэй өөрчлөлт болдог зүйл гэж бүсүүд гэдэг бол судалгааны талбар юм а гэж. Тэр нь юу гэсэн цаана мөн чанарын юу гэсэн үгээр зэрэг төрөөс нөгөө бодлогоо хэрэгжүүлэх арга механизм гэж ойлгож байна. Ингээд үцхэд нэг газартай бөөгнөрөө тэндээ гол хөгжлөө авч явах гэж байгаа хөгжлийн загвар байхгүй бид нар бүгдээрээ л харж байна. Тэгэхээр энэ уужим уу нутаг байна. Үнийгээ дагсан одоо нүүдэлчин соёл маань байна. Түүх маань байна. Ийм учраас энэ улс орныг бид нар бүхэлд нь одоо хөгжүүлж явах хэрэгтэй. Тэгэхээр ирээдүйд авч явуулах, ойрын хугацаанд авч явуулах эдийн засгийн бодлогоо бид нар одоо илүү зөв хөгжлийн оновчтой загварыг олж хөгжүүлэх юм шаардлага гарсан гэдэг агуулгаараа бүсчилж хөгжүүлж явуулвал санхүүгийн, хүний нөөцийн, капиталын буюу хөрөнгө оруулалтын энэ ховор байдаг энэ нөөцүүдийг бид нар хамгийн оновчтой ашиглаж явуулахаар болж байгаа. Ингэжээж Монгол хүмүүсүүдийн орлого нэмэгдэнэ. Ингэжээж монголчууд өндөр цалинтай ажлын байруудтай болно. Ингэжээж монголчуудын амьдрал сайжирна гэдэг л энэ үндсэн зарчмын хүрээнд энэ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг санал болгож байгаамаа.